Тэгэхээр Батнарамтлаа миний өшөө битээ зөрүүдлээ дээ. Би их хурлын 110 гишүүний улсын их хурлын шийдвэрээр санал гарах үндсэн хууль заасан эрхийн тухай яриад байна. Зөв буруугийн тухай яриаггүй байна. Тэгэхээр энэ эрхийг нь хангаж яахгүй бол одоо хэдэн хуудас их хурлын шийдвэрийн төсөл байгаа юм. Тэр 100 заалттай тогтоолын төсөл дотор нэг заалтан дээр жишээлбэл нэг хууль тогтоох саналтай байж болно шүү дээ. Бусад 99 заалтын дэмжиж болно шүү дээ. Зөвхөн тэр нэг заалтын дэмжихгүй би хасах санал гаргаж болно шүү дээ. Тэгэхээр ингээд шууд тулгаад байгаа байхгүй. Эсвэл энийг бүгдийг батал гэдэг ийм сонголт өгөөд их хурлын 110 гишүүний эрхийг хязгаарлалцаад байгаа байхгүй юу? Би энийг яриад байгаа. Энийг яаж шийдэх вэ гэдэг асуулт байна. Тийм учраас энийг тогтоол тайлан бол одоо танилцсан, сонсцсон. Тэр тогтоолын төслийг одоо холбогдох байнгын ороод хилцэх боломжоор олгож улсын их хурлын бусад гишүүдийг санал гаргах үндсэн хууль заасан. Тэр эрхийн нийтлэх бололцоогоор олгоочоо гэдэг ийм горийн саналтай. Тэгээ Батнарамтал гишүүний ахалсан энэ хэн шалгах төр ороо бол үнэхээр одоо дэвшилтэд ийм ажил боллоо. Тэгээ Батнарамтал гишүүнээр ахлуулсан энэ хэн шалгах төр орооны гишүүдэд бас баяр хүргэе. Энэ бол одоо сайн ажил боллоо. Одоо бид цаашдаа яах вэ гэж. Батнарамтал гишүүн төр орооныхоо тайланг тавьчлаа. Шийдвэрийн төслөө танилцуулчлаа, дараагчлаа. Одоо хилцэх процесс үргэлжлэх ёстой байхгүй юу?